Энэ бүр үнэхээр сайн ном байна. Японы уламжлалт ангаах ухааны эмэгтэйчүүдийн эмч хүний бичсэн ном. Уламжлалт ангаах ухаанд эмэгтэйчүүдийн хүчин цусандаа байдаг умай бол цусан далаа гэсэн үг гэдэм байх. Өөрөөр хэлбэл умай бол цусан далаа гэж хэлэгдэх хэмжээнд хангалттай хэмжээний чанартай их цустай байж иж эмэгтэйчүүд талдаа эрүүл байх боломжтой байна. Тэгтэл номын зохиолч дээр очдог өргүйдчлээ, зулбчлаа ч юм уу одоо эмэгтэйчүүдийн хүчин цусчлаа гэсэн хүмүүсийн ихэнх нь цусны дутагдaltaй байдаг юм. Сар болго эмэгтэй хүн чинь сарын тэмдэг ирж цусаа алдаж байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ тэрийгэ буцаагаад хангалттай хэмжээнд нөхөж чаддгүйгээсээ болоод эмэгтэйчүүдийн асуудлууд үүсдэг юм байна. Тэгвэл яагаад ингэ хангалттай хэмжээнд буцаад цусаа төлжүүлж чадахгүй байгаа юм бэ гэсэн чинь түүний хариулт нь ходоод гидсэнд байдаг. Ходоод гидэс муудаж сулрахад шин тижээлийг хангалттай сайн шимж чадхаа болдог. Тэгэнгүүт цусыг үүсгэгч гол түүхийн эд нь биед орж ирэхгүй болж байна гэсэн үг. Эмэгтэй хүний хүчин цусандаа байдаг гэж штэ. Тэгэхээр хангалттай хэмжээнд цустай болохын тулд сайн хоол идээд исэн гэсэн тэр хоолноосоо шин тижээлээс хорж авч чадахгүй байгаагаас болоод цусны дутагдал үүсэх магадлал өндөртэй гэдэг юм байна. Тийм болохоор эмэгтэйчүүд талаасаа эрүүлжихийн тулд хамгийн түрүүнд ходоод гидснийхаа үйл ажиллагааг анхаарах хэрэгтэй юм биш үү?